Окей, за тэгэхээр би энэ бичлэг шиг нэг тийм гоё арьсаа хэрхэн яаж аварсан та бүхэнд гоё мотивац өгөх тийм бичлэг бол хийхгүй, зүгээр энэ ревю. Гэхдээ би бас яаж ингээд арьсаа хэрхэн яаж алсан талаараа бас хуваалцмаар байна. Аварсан бичлэгийн өмнө хуваалцчихсан бол одоо яаж хэрхэн арьсаа амар болгож алсан бэ гэдэг талаараа бас хэлнэ. Би яг одоо оройн арьс арчилгаа хийсэн байгаа. Тэгээд миний энийг харах юм бол ботгууд бол ийм их болсон байгаа. Гэхдээ хамгийн ингээд гайхалтай нь зөвхөн эрүүгээр ингэж гараад байгаа. Тэгээд энэ хэсгээд бас ингэж гараад байгаа. Миний хэрглэж дуусгасан хэд хэдэн бүтээгдэхүүнүүд байна. Би энийгээ дахиж худалдаж авахгүй. Тэгээд сайн муу дундаж гэсэн үнэлгээгээр явъя гэж бодож байна. Оноо өхөд жоохон тиймэрхүү юм аа. За хамгийн эхний 8-ны бүтээгдэхүүн бол энэ байна. Энэ серум баггүй юу? Тэгээд би энийг бол сайн гэж дүгнэнэ. Тэгээд би дахиж энийг худалдаж аавна. Ягаад гэвэл миний арьс амар эмзэгших юм болвол тэгээд нэг юм хатуу ч юм уу нэг барзгар болчих юм болвол энийг түрхээр гоё олчдөг. Бүр арьс айгуу дуулууртай сайн болчдөг. За ингээд дээрэс нь юу ч түрхсэн миний арьс амар хөрх юм хүлээж аваад идэг. За дараагийнх нь энэ бол эссенс. Энэ бол заяа бүр ингээд бусад хүмүүсийн ревю энтрийг харах юм бол энэ айгүй ам сайтай эссенс аахгүй юу? Гэтэл яагаад ч юм бэ? Энийг би ингээд гайгүй янда гоё янда гэх хэрэглээд ингээд байгаад байсан чинь шууд сүүл рүүгээ ингээд миний арьс яг ингээд амар болж гэлсэн. Анх энэ одоо ер нь зориулт нь үйлчилгээ нь яг яадаг бүтээгдэхүүн бэ гэхлээрэ энэ барзгар арьсыг уул нь айгүй гоё имжигдэлж өгөөд айгүй дэжгүй батхуудыг бас ингээд балансалж өгөөд батхуудыг ингээд гаргахгүй ер нь байх тал дээр л анхаарч байгаа бүтээгдэхүүн баггүй. Гэтэл яагаад ч юм бэ над дээр шал эсэргээрээ өгчлээд байсан. Үгүй яг эхний нэг ганц 2 өдөр ч юм уу тий. За эхний 7 хоног бол амар дэжгүй байсан, тунд дэжгүй байсан. Гэхдээ ингээд сүүл рүүгээ бүр амар хэцүү болсон. Би яаж энийг мэдсэн бэ гэхлээрэ би ингээд энэ эссенсийг ер нь голчилж дүрхээд тэгээд энэ серумаа дүрхээд тэгэл ай кремээ дүрхээд шууд кремээ дүрхээд ингээд яваад байсан. Илүү дутуу юм байхгүй. Тестерлэж үзсэн байгаа шүү дээ. Гэтэл бүх юмуд нь болоод байсан мөртлөөсөө ганцхан энэ дээр ирэхээр ингээд байхгүй болчихсон байхгүй. Бүр ингээд миний арьс бүр ингээд аимшигтай болчихсон. Тэгэхээр би энэ эссенсийг дахиж би авахгүй. Энэ Mexuni энэ эссенсийг дахиж авахгүй. Тэгээд би бол хувьдаа бол муу гэж дүгнэ. Яг хоо миний арьсанд л ийм байгаа шүү заяа. Бусад ингээ гоё тохирдог хүмүүс нь байдаг бахал та. За дараагийнх нь энэ эссенсээ бас дуусгасан. Доктор Чигийн энэ эссенс. Энэ бол яг адилхан бас батганы л эсрэг үйлчлэгээтэй. Гэхдээ энэ эссенсийг бодох юм бол бүр хав илүү. Би өмнө нь ч гэсэн бичлэгээрээ хэлжсэн. Ер нь бол айгуу дэжгүй, тун дэжгүй. Эний араас энэ серумыг түрхэх юм бол бас бүр гоё. Арьс айгуу гоё болж өгдөг. Гэтэ би энэ дод ягаад ч юм бэ энэ эссенсийг нэг амар голчулж түрхээгүй энийг л түрхээд яваад байсан буруутсан. Тэгээд би одоо бол энэ эссенсээ дахиж аавна. Одоо түрхэж байгаа бүтээгдэхүүнүүдэд дуусаад үр дүнгийг харсны дараа хэрэг амар бүр аимшигтай үр дүн гарах юм бол би энийг авна. Энийг дахиж аавна. Дэжгүй авах юм бол энийг авахгүй хаа. Эсвэл авахгүй байж байгаа дахиж авдаг ч юм. Нэг тиймэрхүү. Сайн гэж би бол дүгнэнэ. Энэ ногооны. Дараачих нь. Энэ одоо юу юм? Энэ серум байгаа бас. Серум. Энэ Biflane брендийн серум баггүй юу? Тэгээд би энийг бас ревю энтрээс харахад бол айгуу дэжгүй гэж хараад авсан. Тослог холимог батгатай арьсанд бол ер нь амар дэжгүй үйлчлэгээ үзүүлнэ гэд байхаар нь авсан боловч бүр тийм бол сайн үр дүн надад үзүүлээгүй. Миний нүрийг харж байгаа бах. Тэгээ энэ бол ингээд сорив, батганы ингээд сорив, энэ бас ингээд батганы сорив. Тэгээ энэ батганууд бол бүр oh my god. Юу л амар байгаа. Энийг гэхдээ би дундаж гэж дүгнэ. Мууч биш, сайн ч биш дундаж. Дахиж худалдаж авах уу гэвэл үгүй. Би дахиж худалдаж авахгүй энэ серумыг. Дараагийнх нь бол нэг ийм витамин Cтэй Biflane брендийн бас cleansing balm байгаа. Энэ надад айгүй таалагдсан. Би энийг бүр дахиад ногооны ч авсан байгаа. Тэгээ энэ дууссан бол би дахиад худалдаж аавна. Энэ бол айгүй сайн бүтээгдэхүүн. Юу нь сайн бэ гэхлээрээ маш сайн нүүрэн дээр байгаа бохирдлыг задалж арилгаж өгдөг. Будгаа эхлээд мэтлэр усаар арилгах биш шууд энүүгээр арилгаж үзсэн баггүй юу?
Тэгсэн чинь маш сайн арилж исэн. Ер нь л айгүй дэжгүй. Тэгээ шууд хөөсөөр ингээд угаачиж бас болоод исэн байхгүй. За дараачих нь болохоор тонер. Би ийм тонерыг хэрэглэж үзэж байгаа. Ер нь бас тунд дэжгүй шүү. Би нэг дууссан бол дахиж аавна. Тэгээд нэлээд сайн гэж би дүгнэн. Ягаад гэвэл миний амар бүр ингээл амар гарч исэн батгыг бол маш хурдан хатаагаал үр дүнгээ аягүй сайн өгч исэн. Гэхдээ нэг 7 хоногийн 7 өдөр нь төрөж болохгүй AHA учраас 7 хоногийн 2 өдөр 3 өдөр нь би бол төрсөн. Нөгөө сэлгээнд нь болохоор нөгөө энийг л төрөхөд байгаа шүү дээ. Энэ цэнхрийг нэлээд сайн төрсөн байгааз. Энэ бол үнэхээр сайн тайвшруулах үйлчлэгээтэй. Тэгэхээр би энийг бол аягүй сайн төрөх гэж байгаа. За тэрний дараачаар биш те. Нэг юм бас авсан. Энэ одоо намбозын юм пэд ахгүй юу? Витамин С-тэй бас niacinamide-тэй нэг юм пэд авсан. Гэхдээ надад бүр вау, энэ ямар гоё пэд вэ? Энэ ямар гоё үр дүнтэй юм бэ? Ямар хурдан үр дүнгээ өгдөйн. Одоо хурдан ч яг ер нь бол удаанаас ч гэсэн үр дүнгээ нэг өгөөд байгаа юм бол надад байгаагүй. Би нэг дахиж авахгүй, би нэг яаж хурдан дуусахгүй л гэж бодож байна. Тэгээд яг маск хэлбэрээр ингэж тавиад ч гэсэн эсвэл зүгээр арчаад ч гэсэн надад нэг нөлөө бас өгдүүлээд байгаа мó гэхээр үгүй. Би бол тэгж ажигласан. Тэгэхээр би нэг дахиж бодлож авахгүй. Энэ ямар ядрахт. Одоо биш тээ. Одоо би миний арсыг аварч байгаа ер нь бол эд нуруунд дээр үүрээд явж байгаа бүтээгдэхүүнүүдэд танилцуулах гэж байна. Энэ бол доктор Мелоксин ампул байгаа. Тэгээ niacinamide 2% орсон. Ер нь бол яг батгатай арьсанд хэрэгтэй байгаа бүх орц найрлагууд орсон байхгүй юу? Тэгээд би бүр арьс балгаад бурхан минь энэ чинь юу болоод байна гэсэн үедээ энэ ампулыг авч түрхдэг. Энэ 35,000 вон гэж хэлсэн баха. 38 ч үлээ тэр хавцаа. За дараачих нь нэг юм хөөрхөн юм байгаа. Энэ юу вэ гэхээр Neogen брендийн яг бүх юмаа хийж дуусаад хамгийн сүүлд нь батгатай хэсгэн дээрээ ингээд цэгэлж өгнө. Маргааш өглөө нь босоод ирэхэд амар сайн хатцсан. Тэгээ зарим нь ингээд бас алга болгочихсон байдаг. Ингээд дөнгөж ингээд гарах гэж байгаа нэг юм удаах юм бол болохоо байлаа да гэсэн батхан дээрээ ингээд өргөчих юм бол бас ер нь аюу дээжгүй шүү. За энийг бүр ингээд батгатай хүмүүс байх юм бол би бол энийг аваарай гэж 100% зөвлөнө. За би бол энийг дуусгах юм бол дахиж аавн дуусгах юм бол гэж одоо энэ одоо баг дуусч байгаа амар жоох үлдчихжээ. Тэгээ ингээд хүнтэй мод гэдэг шүү дээ. Хүнтэй модыг ингээд хийж агаад ингээд цэглээд түрхчих. Тэгэхээр өглөө нь нарс чинь ядчил бүр ингээд амар болсон батхнууд чинь ингээд нэг юм гайгүй бүр ингээд за амар болсон батгаа 10 оноос дүгнээ л да 10 оноотой бүр ингээд амар болсон батга. Тэгээд энийг түрхчих юм бол ядаж өглөө босоод ирэхэд чинь 7 ч юм уу 6 ч юм уу тэгж ингээд гайгүй болсон байна гэсэн үг. Ойлгосноо тий. За дараачих нь шүү дээ. Энэ ямар амар түрх. За энэ юу вэ гэхээр бас яг Нускана гэдэг нэг юм тос байгаа заяа. Энэ тос шүү дээ тий. Яг саяны энэ Neogen-тэй адилхан ингээд батган дээр ингээд цэгэлж түрхдэг. Эсвэл ингээд зүгээр нүүрэн дээр ингээд нимгэн бас түрхсэн ч болно. Яг ингээд оройныхаа хамгийн сүүлийн тос ингээд нүүрэн түрхэх тосоор бас энийг хэрэглэж болно. Нускана болохоор батганд нэг сайн хоёрдугаар батганы сорвинуудыг бас айгүй сайн алга болгож өгч чаддаг Нускана. Тэгэхээр сорвтой бол ингээд начигод юм сорвтой бол ингээд түрхчихсэн нь бол зүгээр юм байл. Сорв биш дээ тий бүр ингээд нэг бүтээгдэхүүн түрхээл шууд маргааш өглөө босоод ирэхэд алга болно гэсэн ойлголт байхгүй. Сорв багаар ингэж бүтгэрнүү гэхээс биш. Шууд нэг юм түрхээлтэй витамин С гэдэг юм уу шууд нэг өдөр түрхээл маргааш нь алга болно гэсэн юм байхгүй. Тийм болохоор нэг иймэрхүү тоснууд түрхэж байгаа. Тэгээд эмийн сангаас бас тос авсан. Солонгост бол ингээд эмийн санд ороод миний яг энэ хэсгээр ийм ингээд батга гараад байна. Тэгээ надад ийм тос хэрэгтэй байна. Эсвэл өөр ингээд батгандаа хэрэглэх надад ингээ юм санал болоод зөвлөөч гэх юм бол ингээд эмийн одоо санч маань надад наа чинь иймэрхүү юм хэрэгтэй юм байна. Наа батгах чинь магадгүй ийм нас болсон байж магадгүй. Тийм болохоор ийм эмнэлэгт очиж үзүүлээрэй гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хөрхөнд бас зөвлөгөө өгчдөг. Тэгэд би эмийн сангаас ороод хэлсэн чи надад ийм тос өгсөн. Гэхдээ саяны Нусканаг бодох юм бол нэлээд өөр байсан. Энэ болохоор батгандаа цэгэлж түрхэх биш. Яг ингээд нүүрэндээ ингээ гоё жигэд түрхэж өгнө. Батгатай хэсгээрээ жоохон зузаан түрхээд өгчөж бас болно. Тэгхийн бол арьс нь бас ингээд айгүй гоё цайрахаас гадна батганы хэсэг
бас амар дэжгүүлсэн. Йоо миний ирүү бүр инээс амар болцсон байхгүй юу? Инээс амар болоо. Тэгээд би энэ доктор Мелаксиныг энэтэй хамт ингэж хальж түрхэж байгаа. Нүрээ угаалаа бүр сайхан ингээд гүн цэвэрлэгээ хийчлээ. Тэнгүүдлээ шууд тоон руудаа түрхлээ. Энэ тоонороо түрхсэн болвол маргааш нь нөгөө нэг цэнхэр тоонороо түрхдэг ч юм уу тий. Тэгэж тоонороо түрхсэнгүүдлээ шууд ампла түрхээд тэгээд шууд энэ тосоо түрхээд байгаа. Тэгээд ай кремээ ингээд зөөлөн товшиж өгч түрхээл. Тэгээд уруулаа өнгөлөөл тэгэл түрхээд байгаа. Өнөөрэ энэ хэрэг юунаас эмийн сангаас энийг авъя гэх юм бол энэ 12,000 гэж л эмийн санд. Тэгэхээр би бол энийг бас зөвлөе шүү. Эрүүгээр ингээд амар батга гараад байгаа. Тэгээд ямар тос түрхээ мэдэхгүй байх юм бол ингээд эмийн сангаас энэ тосыг ингээд авчих юм бол ер нь батганд ч гайгүй юм билээ шүү. Тэгээд эсвэл өөр тос хэрэг санал болгож байгаа юм бол тэрийн ч гэсэн хэрэглээд үзэхэд гэмгүй. За, надад нэг ийм бас тос байна. Ийм. Энэ юу штэ те. Яасны майд биш ээ. Ямар ч серамайдтай пептидтэй ийм тос байгаа хгүй юу? Өнөр байхгүй заяа. Амар дэжгүй байсан байхгүй. Найрлагууд нь дэжгүй байна да. Энийг нэг хэрэглээд үзье гэж тоол нэг 2-7 хоног 3-7 хоног хэрэглэж үзье. Тэгсэн чинь энэ бүр миний арьсыг алсан ш. Энийг та нар хэрэг ийм тостой таалбал ингээд бити аваарай за холимог тослог ийм арьстай байх юм бол бараг магадгүй энэ тос энэ хоёр хоорондоо харшилсан байж магадгүй гэж би бодсон. Энэ эссенс энэ тос хоёр хоорондоо харшлаад тийм энэ нүрийг амар болгосон байж магадгүй гэж би бодсон. Тэгэхээр энэ хоёрыг бол бити ингэж хослуулж түрхээрээ. Энэ өстө болохгүй биш шүү. За дараачих нэг ийм тос байгаа заяа. Энэ бас л нэг ийм одоо батханы тос байхгүй юу? Одоо манай их ч өгч ийсэн юм. Энэ жоох үнэр ихтэй. Үнэр гарна. Тэгээд батхан дээр яг ингэ түрхэхээр маргааш өглөөн нь ч юм уу те эсвэл жоохон удаан хугацаанд түрхээд эхлэхээр нэг юм үр дүн бас нэг сайн биш. Заяа. Гэхдээ яг ингээд хүний сэтгэл санаа гарч гэдэг юм уу да мэдхгүй. Эхний уул нь удаа бас түрхээд явж исэн чинь айгу хайтайхан гоё юусэн. Тэгсэн чинь яг ингээл амар батга гараад за одоо энийг түрхээд үзье гэдээ ингээд түрхсэн чинь бүр улам нэмүүлж өглөө босоод ирэхэд дахиад нэмээд ингээд гарч марцсан. Тэгэхээр би бас энийг нэг тгийж зөвлөхгүй. Би энийг авахгүй. Тийм болохоор иймэрхүү тостой хэрэг таарлах юм бол сайн судалж үзээрэй за. За дараачих нь нэг ийм витамин С байгаа. Би бас энэ ревюг уншаад айгу тунд ажгүй юм байна да. Айгу айтайхан юм байна да гэж бодоод авсан штэ. Тэгэд эхний бас нэг хэдэн 7 хоног түрхээд үзэхэд хэдэн 7 хоног биш. Нэг 7 хоног л түрхээд үзэхэд айгу айтайхан юм байна гэж бодогдоод тэг ер нь яг голлох одоо серумдаа ингээд түрхээд явж исэн чинь энэ маань бас итгэл алдсан байгаа. Энэ надад нэг л тохирч өгөөгүй. Ингээл жоохон энийг арьс жоохон юм амар хүнд аргуулаад тэг дээрээс нэг юм түрхчээд гоё нэг шингэж өгөхгүй. Тэгэл нэг л юм сонир мэдрэмж байсан заяа. Тэгэхээр би энэ надад юусаа таарахгүй байгаа юм байна да гэж би бодоод энийг түрхээгүй. Гэтэ энийг бол манад түрхээд дуусгасан байна. Тэгэхээр бодвол манад үлд тохироод л байгаа юм шиг байна. Тэг ямар ч тач би энийг дахиж бол авахгүй. Би энийг сайн гэж дүгнэхгүй, муу гэж бас дүгнэхгүй. Ер нь бол дундаж л гэж дүгнэнэ. Тэгэхээр хүмүүс нь бас миний ярьсан тэгэхээр тохирохоор байна гэдгээ бодож жоод сайн орц найрлагын судалж агаад аваарай за. Тэгээд миний өнөөдөр танилцуулах бүтээгдэхүүнүүд ийм байна. Бас миний муулах бүтээгдэхүүнүүд ч гэсэн нэг иймэрхүү байлаа. Тэгээд уруул бас айгүй чухал юм байна лээ. Ингээд ийм амар нөгөө нэг илүү юм одоо хатааж байгаа штэ. Аль бол хурдан ингээд хатаагаад тэгээд хурдан чийгшүүлэх гээд байгаа. Тиймэрхүү ингээд бүтээгдэхүүнүүд түрхээд эхлэхэд уруул амар одоо шууд ингээ гаргуундаа гарч байгаа байхгүй юу? Уруулыг зүгээр гаргуунд нь гаргасан мэлээ. Амар өрөвдөлтэй миний уруул. Бүр ингээл үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэгээд би урууландаа юу төрөх гэж байгаа вэ гэхлээр бас гавтага амар гарч байгаа үед уруулаа та нар бити хизээж бити мартаарай. Биодермагийн ийм нэг уруул өнгөлөгч биш ээ. Нэг юм баам гэх юм уу? Ямар ч тач амар гоё үнэртэй. Тэгээд уруулыг амар гоё зөөлхөн болгодог, давхар чийгшүүлдэг. Тийм болохоор ингээд батганы эсрэг юм түрхэж байгаа үедээ уруулаа ерөөсө бити мартаж байгаарэ. Тэгээ урууландаа сайн чийгшил өгөөрэй. За ингээд сайхан амьд цагаарай. Баяртай.